1 2 1 2 1 2 1 2. За манайхаа ороод ирээ. Орж ирсэн шеэрлээ түгээгээ төгөөрөө. Өнөөдөр их сонирхолтой үйл явдлууд боллоо. Тэгээд юу болоод байгаа талаар товч тойрон ярих гэж бодоод. Тэгээд өнөөдөр төрийн байгуулалтын байнгын орон үргэлж хуралдлаа. Тэгээд тэндээс эхлээд яриагаа жоохоо эхэлчихье гэж бодоод. Нэг сонирхолтой үйл явдлууд болоод байна шүү дээ. Тэгээд Монгол Ардын намын дарга Тусан намсрын оюут нь болоо 5 жил ерөнхий сайд хийж Монгол улсын төр засгийн газрыг толгоолсон. Энэ хугацаанд Монгол бодит дарангуул бий болох гэж оролцсон схем өгсрээд ерөнхийдөө дуусчихсан те. Тэгээд ад болж тэр сайн бэрийн хүчинд сайн бэр манай тал байсны хүчинд манай иргэдийн бэт байсны хүчинд ингээд оюутны огцрох амархан чагсаалын залуучууд ингээд гарч ирээд ингээд нуургийн залуучууд ингээд олон залуучууд нийлээд ингээд огцрох амархан чагсаал манай эрхчлөө төвийн залуучууд ингээд хамтраад ингээд огцорсон. Тэгээд 5 жилийн хугацаанд энэ духан дээр цэцэгтэй байшингийнхан хүний эрх энэ арчлал энэ эрх чөлөөний тухай ойлгодог байсан юм уу? Өнөөдөр төрийн байгуулалтын байнгын орон дээр ховдоос тэр сонгогддог орон байрны хулгайч тоонор ордог тэр болормоо өдр чинь ямар амир юм бэ ингээ арчлал хамгаалахгүй болохоо байлаа гэдэг. Гэхдээ тэр үед чинь хамгийн аимшигтай үйл явдлууд болж ирсэн шүү дээ. Манай арчлалын индексээр 40 гаруй орноор хоошоо орсон шүү дээ. Өөрөөр хэлбэл Монголын арчлалын индекс ухраад 120 рүү орж ирээд Монгол бодит автократ засгалтай буюу бодит дарангууллын сонгуулийн дарангуултай улс болсон гэдэг олон улсын байгууллага ингээд тодорхойлцсон шүү дээ. Хүмүүсээ авилгал амар юм яриад ах юм. Хөөе духан дээр эцэгтэй байшингийн гишүүдээ Монгол Ардын намын дээрэмчдийн гишүүдээ тэр 5 жил дотор ч манайх авилгалын индексээр 72-аас 114 рүү ухарсан шүү дээ. Энэ 5 жилийн хугацаанд одоо 100 хоногийн өмнөх үйл явдал ярьж шүү дээ. Тэ Ландын шатрын засгийн газар байгууллагатаар 100 тонж. Тэрнээс өмнөх засгийн газар 5 жилийн хугацаанд Монгол Ардын намын ерөнхий сайд оюутан байх намын чин дарга байх хугацаанд Монгол улс авилгалын индексээр 114 рүү орсон шүү дээ. Арчлалын индексээр бүр 120 рүү орсон. Хэвлийн эрхчлөөний индекс бол бүр хогсоо болсон шүү дээ. Одоо энэ хэвлийнхэн өөрсдөө энэ сэтгүүлчнэр гээд байгаа юм нэг мэдлэг боловсролгүй харахгүй бас наадах өөрсдөө нэг юм эргээ хараач бичихгүй юм уу яриад яваад ах юм аа. Хөөх та нар минь хүний эрх мэрх яриад эрх чөлөөгөө хамгаалахгүй болохгүй өдр гэж ямар гоё юм бэ те. Энэ 5 жилийн хугацаанд энэ залуучуудыг яаж махалсныг мэдгүй. Мэдж байгаа те бүгд мэдж байгаа. Улсын ерөнхий сайд нь гадны агент өнгөт ховсгод хийх гэж нэгэд залуучууд руу дайржсныг мартсан уу? Тэгээ үндсэн хуулийн дээр байгаа тэр шүүхийн өмнө гин буруут тогтоогоогүй байхад хэн нэг гин буруутаа тооцох болохгүй гэдэг байгаа чи иргэний эрхийг хамгаалж байгаа шүү дээ. Тэрнээс эрх мэдэлтний тэр эрхийг хамгаалах тухай ойлголт ерөөсөө биш хөөе. Тэр хэвлэн нийтлэх үзэл бодлоо илэрхийлэх үгээ илэрх чинь хөөе. Булган туяа, их хурлын дэд дарга энэ чинь иргэний эрхийн тухай ойлголтоо. Их хурлын гишүүдийн эрхийн тухай ойлголт ерөөсөө биш. Ямар инээдэнтэй юм бэ те. 5 жилийн дотор манай эрхчлөө төвийн залуучуудыг яаж махалсныг манай залуучууд яаж тэмцэжсэнийг бүгд ихэнх нь санаж байгаа хаа. Зүгээр бизнесээ гэж явж ирсэн манай залуучуудыг бизнес дээр нь ямар амар дарамт орж хэд хэдэн удаа аудитын шалгалт орж юу болж ирсэн гэж бодно. Зүгээр надтай Эрдэнэтэд хөвсгөл рүү миний нэр дэвшгэ горилж явж хахад зургийг маань авах гэж явж ирсэн миний хуурай дүү Хатанбаатар гэдэг миний төрсөн сүрт өмнө нь хуурай дүү надтай цуг хөвсгөлд очиж зураг авч ирлээ хойшлогдсохгүй ажиллаа гэдэг гэрт нь очиод тоног төхөөрөмж нь аваад өглөөрөөс орой хоолгүй цагтаа дээр суулгаад залхаан цээлдүүлж ирсэн.
Байгаль орчны сайд одоо энэ би гэдэг Бат Улзын Бат Эрдэнэ оюун эрдэнэ гүйцэтгэлээр тэнцээ ийм үйл явдал болж ирсэн шүү дээ. Тэгээ энэ мартсан уу та нар хүний эрхийн тухай мэдэх юм уу? Хулгай дээрэмчин сандраа гарч ирэхээр одоо хүний эрх мэрх парламентын засаг ярьж байна. 2020-оос 24 онд парламент чинь оюун эрдэнэ бичгэргээ ажилтдаг байсан шүү дээ. Засгийн газрынхаа одоо засгийн толгойд энэ гарч суух гэдэг байна эдэргээд. Тэр үед яриад хилээдсэн шүү дээ. Парламент чинь ингээд засгийн газар чинь толгой дээр чинь гарч суучаад байна гэдэг. Улсын хурлын танхим дотор орж ирж ерөнхий сайд нь загнаад ичдэг байсан шүү дээ. Бүгдөө хэлгүй королео болоод байжсан. Та нар 63 байсан биз дээ. Мартсан уу? Хөөх ямар амар та нар чинь юм хүний эрхийн мэдрэмжтэй болчихсон юм бэ? Ямар амар эрхчлөөний мэдрэмжтэй болчихоо вэ? Тэр Элбэгдэрж гэдэг хүнийг 5 жил гутаанд оромжилсан шүү дээ. Мартсан уу? Тэр чинь иргэн шүү дээ. Эрх мэдэлтэй хүн биш. 2017 онд Монгол Улсын ерөнхийлөгч өгөөд иргэн статустай болсон. Шүүхэр гин буруудаар нотлогддог байхад дайрч болохгүй шүү дээ. Энд чинь иргэн шүү дээ. Иргэний эрхийг хамгаалдаг байхгүй үндсэн хууль чинь. Тэгээд 5 жил та нар дайрч доромжлоо үсттэй. Одоо тэр Эрдэнэ Батуул гэдэг хүнийг, Догомдын Сосор Ором гэдэг хүнийг, Даваад Оржийн Ган Болд гэдэг хүнийг та нар 5 жил дайрч доромжилсан шүү дээ. Одоо энэ хурц байна. Тэгээ энэ Эрдэнэт прокурор байна, тэ. Манай РК эдрийг та нар 5 жил ингэж доромжил гүтгэсэн шүү дээ. Эдгээр чинь дандаа эргэж шүү дээ. Энэ үндсэн хууль чинь тэр шүүхэр гин буруутааг нотлогдоог бол хэн нэг гин буруутаа тооцохгүй гэж байгаа чи иргэний эрхийг хамгаалж байгаа маа. Эрх мэдлтнүүд эрхийг биш, улс төрчдөө, их хурлын гишүүдээ та нарын эрхийг биш дээ. Та нараас хамгаалж байгаа ахгүй да. Хилмигдүүлчих вэ гэж. Та нар чинь сурцтай ахгүй да. Танаа нам чинь Оросоос эрэхтэй юм зохион байгуулалт юм муухай юм сурцсан. 2008 оны 7 сарын 1-ний хядлага 5 хүний амнаас алсан алуурчид ч та нар чинь. Тэгэл тэрнээс хойш өчнөө 16 оноос хойш ялангуяа та нар их мэдл дээр оцсныхаа дараа Алтмаагийн батлагтаа нийлж байгаа алсан да та нар. Тэгээд юу одоо та нар чинь ухаарад ойлгож байгаа бол сайн. Гэхдээ та нар бол ойлгоогүй зүгээр л эрх мэдлээ хамгаалахын төлөө улаарч байгаа шүү дээ. Элбэгдэрж гэдэг хүний талаар та нар нэг ганц их баримт гаргаж тавьсан уу? Ингээд хулгай хийсэн бэнгээ одоо Халтмаагийн Бат тулгын Улсын намсрын оюун амар баясгалангийн бодит факт баримтууд гарч ирээд байна шүү дээ. Тэр оюутлаа Эрдэнэс Монголоос 7 тэрбум төгрөг аваад авсан байлаа шүү дээ. Тэр Английн компанид 20 тэрбум төгрөг зарцуулсан байлаа шүү дээ. Хөл бөмбөгийн багт. Тэгээ энэ чинь зүгээр үү те? Та нар 20 тэрбум төгрөг мөгрөг 1 тэрбум бол тоо биш болцсон юм байлээ. Улсынхаа 2 жилийн төсвийг хуваагаад идсэн хүмүүс шүү дээ та нар. 2 жилийн төсвийг өөрөөр хэлбэл Халтмаагийн батлага Улсын намсрын оюун амар баясгалангийн практикийн төмөр зам нүүрсэн дээрээс 2 жилийн төсвөө хулгайлаа дээрэмдээ тухан дээр эцэгтэй байшин та нар хуваагаа эцэгсэн дээрэмчж штэ. Зандан шатрамч ялгаагүй ариу хамтдаг биш штэ. Салхитын мөнгөний ордон дээрээс Халтмаагийн батлагтай нийлээд тус бүрдээ 1.7 орчим их найд төгрөг хусцсан байсан үсттэй. Одоо хүртэл тэр цагтын мөнгөний ордор ахмадын үр тэглэгдээгүй шүү дээ. Тэр чинь энэ нодлоо 10 сард тэр сайн дөрөгчийн гаргаж ирээд ингээ өрн байна гэдээ харуулж ирсэн биттэй. Хөгжлийн банкнаас 700 гаруй тэрбум төгрөг авсан тэрнийг төлөөгүй байлаа шүү дээ. Тэр чинь бас гаргаж ирээд 50 үсттэй. Та нарын гаргаж ирээд байгаа баримтууд шүү дээ. Хөөх ямар амар ариухан болцгооч юм бэ та нар чинь. Сошиал дээр юу гэнэ үү? Нэгнийхээ нэр төрлөө хитрхи хаалтж яана гэд. Духан дээр эцэгтэй байшингийн дээрэмчт нэр хүндтэй тэгээ иргэдэн нэр хүндгүй юм уу? Иргэдийг та нар зүсэн зүйлээр доромжиж гутаадаг үстэй. Тэр хэрэг 15 давхар гэргээ 15 давхар дээрээс явдаг юм дээ. Бид нар хэлээгүй шүү дээ. Нэг духан дээр эцэгтэй байшингийн та нар дээрэмчт нэг нэгэ гаргаж ир тавьсан шүү дээ. Тэгээ бодит факт
баримт чинь энэ байна. Тэгээ одоо яагаад ингээд нэг ариухан дүр тоглоод ингээд л гэмтэй. Тэр ховдын болормоо чи одоо ичих хэрэгтэй шүү дээ. Ховдож шууд оюут нь чамайг том явж 50 үстэй. Тэгээ одоо нэг тийм хүний иргэдээ ард түмэн домх шиг юм яриад байл та. Тэгэд яг уу тэн дээр бол нөгөө нэг тэр үндсэн хуулийн маргаан үүсээ зөрчил рүү орчиж байгаа юм билээ л дээ. Тэр төрийн байгуулалтын банк орон тэр хэний дандаа шатрыг огцруулах асуудал чинь. Тэрийг хуульчнаар хэлээд байна. Тэрийг 19 онд үндсэн хуулинд оруулаад 20 онд дэгийн тухай хуулиар өөрчилсөн юм билээ. Тэр 101-ийг уншгээд лээ. Тэгээ тэрийг мэрийг уншаач та нар. Тэгээ алдаа байсан учраас зассан байж тээ. Тэр урд нь тэгж огцруулахад алдаа байсан учраас 19 оны үндсэн хууль 20 оны тэр дэгийн тухай хуулиар ч өөрчлөлт ороод тэр алдаагаа засаад явсан юм билээ. Тэгээ тэр алдаагаа засаад явж байхад нь ингээд бүр ингээд тэнэг мэдрэл мотоо хүмүүс сурж байгаа юм шиг мангар юм яриад тахаа. Зүгээр одоо яг цаашаа юу бодох юм бэ гэж олон хүмүүс суугаад. Одоо цаашаа юу бодох вэ? Амар ойлголтоо огцорсон зандан шатраа огцорно хоёул огцох нь ойлгомжтой. Тэгэн гот духан дээр эцэгтэй байшингийн дээрэмчд ахиж хуралт нь улс төрийн зөвлөл нь амар ойлголт 0.2-ыг халаасан байгаа. Улс төрийн зөвлөл нь амар ойлголтонгаа намын дарга гэж үзээд 30 хоног дотор үндсэн хуулиар 30 хоног дотор юу ерөнхий сайдыг оруулж ирэх ёстой. Тэгэхээр амар ойлголтонгаа эргээд намын дарга нь эднийх дүрм дээр намын дарга нь ерөнхий сайд байна гэсэн дүрмтэй. Тэгээд дүрмээр амар ойлголтын ерөнхий сайд л болж орж ирнэ. Тэгээд тохирно. Өөр яах эднэр вэ? Тэгээ эндүүрээд ах юм. Зандан шатрнаас амар шудраг нүүрсчтэй барих чинь үгүй шүү дээ, адилхан хулгайчтай, адилхан дээрэмчтэй шүү дээ. Муу усны нүхнээс хувьдаа ус гаргаад бодмон жоохон тавиад үнэр нь жоохон дарагдсан төдий зүйл шүү дээ. Ялгаагүй өмхий үнэртэй тэр чинь муу усны нүхнээс гарсан ус чинь өмхий л байгаа шүү дээ. Ууж болохгүй тэр чинь хэрэглэж болохгүй ялгаагүй зүйл шүү дээ. Зүгээр л бодит байгаа үзэгдэл чинь дараа нь тэгээд амар ойлголтын ерөнхий сайд болгож оруулж ирнэ. Энэ духан дээр эцэгтэй байшингийн тохироод явна. Тэгээд яах юм тохироод хөөрхөн амьтад тэгэл хулгайгаа нуун. Одоо ахаад ванга шиг хэлжээ. 28 оны сонгуулиар ахаад Санжаа сүргийн зөргийг гаргаж ирнэ. Ахаад лалуурч ингээд элбэг дөржиг цоллно. Захиалагч нэгээд бат үлийг цоллно. Тийм ээ. Гэхдээ та нар ийм л хүмүүс шүү дээ. Сая харж байгаа зандан шатар тэр зөргийг ил болохгүй байгаа үстэй. Хөдөр шүү дээ. Тэр гүтгүүлээд байгаа улаан цаг гүтгүүлээд байгаа тэр хурц тэр Эрдэнэт прокурорын элбэг дөржиг чинь хэрэг нь ил болгочиход гэдэг л шүү дээ. Тэр хүмүүс ил болгочихооч та нар. Чадахгүй шүү дээ. Яа тэгвэл та нарын хөдөр чинь юм. Тэгээ Монгол ардын намаас сайн зүйл хүснэ гэдэг бол энэ бол муу усны нөхнөөс ариухан зүйл олох нь гэдэгтэй л яг адилхан үг шүү. Энэ бол одоо бол төрийн хямрал юуг нь амар байсан чинь би өстой ингээд дарангуул яг болох жоохт нь аваад өөрийнхөө чөлөөлөх хүсэлтээ өөрөөгөө парламентаа барьцаалгахгүй тул гэдэргээд. Гэхдээ танаа намын зовлон шүү дээ. Энэ төр юм уу үндсэн хуулийн бол парламентод юм уу энэ хямрал засгийн хямрал ерөөсөө биш дээ. Танаа намын зовлон. Тэгэд оюут нь тэр 0 эрдэнэ тэр халтмаагийн батлагтаа тэр 2 жилийн улсынхаа 2 жилийн төсөөг хувааж идэхдээ наадтай ахиухан шиг өгөхгүй яасан юм. Дээрэмчд нэг л зарчим байгаа шүү дээ та нарт тийм ээ. Ямар зарчим байгаа вэ гэхээр миний хувь хаана байна? Шударгаас та нарын шударгаас бүгдөө тойр суржаад дээрэмчтэй ахлагчтай тойр суржаа миний хувь хаана байна гэдэг. Тэгэл хувийн баг өгснөөс олж гомдолцоогоо хоорондоо алдчихж байгаа шүү дээ. Тэрнээс та нар нэг улс үндэстнээ бодоол тийм та нар нэг Монголын эрх ашгийг бодоол, иргэдээ бодоол тийм байхгүй шүү дээ. 2 жилийн төсвийг хулгай хийж идсэн хүмүүс улс үндэстнээ бодох уу? 60 их 80 төгрөгөө. Энэ 60 их 80 төгрөг гэдэг чинь
60-ын ард 12 тэг штэ. Хүмүүсээ 60-ын ард 12 тэгийг 60 их найд гэдэг байгаа штэ. 60-ын ард 12 тэгийг 60 их найд гэдэг байгаа. Улсын төсөв буюу 2 жилийн чинь төсөв. Энэ цагдаа сэргээдэх энэ хууль хяналтын байгууллагууд, прокурор, шүүх, эрүүл мэнд эмч, эмнэлэг, багш нарын одоо энэ багш нар чинь цалин нэмүүлгээд чагсаад байна л та. Тэрдний чинь цалин хэд дахин нэмэх мөнгө штэ. Бүтэн жилийн чинь ингээ хүүхдийн мөнгө зүгэр бүх юм чинь нийгмийн даатгал матгал бүгд ч ороод ингээ улсын төсөв гэдэг байгаа. Тэгээ 2 жилийн чинь төсвийг эдцэн. Тэр нь 2 жилийн төсвөөс нөгөө хэд нэг 60 их 80-аас нэг 500 тэрбум мөнгө юм аашин. Тэрнээс л бодож тодлож байгаа шүү та нар. Тэрнээс нэг та нар улс үндэстнээ бодоод өнөөдөр та нар нэг арчлыг хамгаалаад энэ арчлан тогтолцоог хамгаалаад чөлөөт нийгмийг хамгаалаад энэ эрх чөлөөг хамгаалаад парламентын засаглалыг хамгаална гэх үлгэр шүү дээ энэ. Энэ 5 жил дотор 0 эрдний засгийн газар монголчуудыг яаж шар махтаа натаасан иргэдээ. Монголчуудыг яаж дагнсан. Үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг очиж нухчин дарсан. Нэр хоч зүгсэн. Бүр яг Кремльд хэрэгэлдэг үг нэр томьёог хэрэгэлсэн шүү дээ. Оюун эрдэнэ, 0 эрдэнэ. Санаж байгаа үстэй. Гадны агент гэдэг үгийг Кремль хэрэгэлдэг. Өнгөт хувьсгал гэдэг үгийг Кремль хэрэгэлдэг. Энэ үгнүүдийг энэ эрхчлөөнийхөө төлөө тэмцэжсэн тэр хүмүүсийг өнгөт хувьсгал хийсэн гэж үзсэн байхгүй да. Украинд тэр Янукович гэдэг энэ халтмаагийн батлах шинийг урагч хэлсэн шүү дээ. Тэр хөөгдөж явахт нь эсэргүүцэн тэр иргэдийн өнгөт хувьсгал хийлээ гэж үзсэн. Тэрийг л томьёолоод идэв шүү дээ. Гүржид тэр эрхчлөөнийхөө төлөө тэмцсэн тэр хүмүүсийг өнгөт хувьсгал хийсэн гэж үзээд идэв. Одоо тэр хин гээд байгаа шүү дээ. Ивашвили гэдэг гүржийн мөрөөдөл намынхаа тэдрийг эсэргүүцэж босч ирсэн эрхчлөөгөө хамгааж иргэдэнд босч ирсэн иргэдийг өнгө тусгал хийсэн гэж үзээд байхгүй та. Яг тэрнтэй адилхан нэр томьёо ашигласан шүү дээ. Тэгээд зүгээр үгээр хэлсэн болгон очиж шүүх цагдаа дээр очиж ирсэн. Олон залуучууд гав зүүсэн. Шүү. Тэгээд та нар тэр үед хүний эрх гэж байдаг гэж мэдэхгүй байсан. Тэр үед эрх чөлөөнд ингэж халддгийм байх, дарангуул тогтоход ойрхон байдгийм байх гэж ойлгохгүй байсан. Та нар монголчуудыг мэдээж хоомос өдгөөсүүдөө та нар хуураас сурсан тэр тэнэг нөгөө ард түмэн гэдэг тэнгүүдээ хуураас сурсан баг. Эрүүл ухаантай хүмүүс зөндөө шүү дээ Монголд чинь. Өдрөөс өдөрт эрүүл ухаан Монголд явж байгаа. Эрүүл ухаантай хүмүүс нэмэгдэж байгаа. Ийм хулгайч дээрэмчд байж та нар тэгээд нэг тийм аймагхан улсууд болохгүй. Өнөөдөр багш нарын асуудал, эрүүл мэндийн асуудал, эмч нарын асуудал хэцүү байна. Та нар эмч нарыг талбай дээр гарч ирээд чагсаад цалингаар нэмүүлээ гэж яах төрийн эргэлт хийх чинь эмч нарыг айлгай шорон жанданд аваад хийгээд мөрдөнд хийгээ айлгаж ирсэн бидтэй тэр оюутны засгийн газар мартсан уу? Эсэргүүцлээ илэрхийлэхэд зогсож ирсэн хэдэн багш нарыг аваачиж хорсноо мартсан уу? Зүгээр энгийн 50 чагсаад энэ тэнд чагсаал хийгээд ингээд үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг ард нь хэн нэгэн хүн байдаг гэж хутгаад гүжирддэг мартсан уу? 18 телевизээр захиагийн эдбэг дөржгөө тэр иргэн лүү Улаанбаатараас ярьж гин гэж доромжлоод хийсэн нэвтрүүлгээ мартсан уу? Алуурчдыг 18 телевизээр гаргаж байхдаа та нар хүний эрх ярихгүй яваа. Эрх чөлөө ярихгүй яваа. Монгол дарангуул байдгийн байна гэж итгэхгүй яваа та нар. Тэг өнөөдөр нэг ухаантай болцоогоо зүгээр та нар гэмт хэрэгтэнгүүд бие биенийхээ гэмт хэргийг гаргаад илүү их хулгай хийснээр ярьж байгаа шүү дээ. Монголын энэ түүхэнд байхааргүй их хулгайг хийлээ шүү дээ. Тэгээд нүүн дүнтгэн престор ард түмэн төрдөө ав гэдэг тийм төрдөө авахаар яаж хулгай гэдгийг харууллаа ш та нар.
60 их 80-ыг хулгайсан. Улсын төсвөөсөө 60 тэрбумаас 60 их 80 болсон. Та нар 60 тэрбумын схем зурж Монголд авилгалыг зурж исэн. Тэр чинь 60 их 80 болсон. Энэ 60 их 80 төгрөг нь 99 их 80 99% нь 0 эрдний багийнхаа авсан. Тэр нь зүгс санжаас 1% нь зандан шатрынхаа авсан юм байна. Тэгэл тэрэндээ зүгс санж хоорондоо алдчихж байгаа шүү дээ. Өөр юм байхгүй шүү дээ. Одооных улс үндэстнээ бодъё, Монголын төсөв, багш нарын эмчнэр тэг хулгай мөнгө өгцгөөгүй шүү. Тэгэл хууль хяналтын байгууллагыг амар ашиглаж мэдэргээд хөөш хууль хяналтын байгууллагын нэг хамгийн их ашигласан хүн чинь 0 эрдэнэ шүү дээ. Зүгээр л хэлмэцтэй өшөөн дөр үзэл бодлоо илэрхийлжсэн манай залуучдыг бариад намайг гэсэн бариад явж исэн. Оюутны засгийн газрыг огцоргоо орлоо зогсож исэн биднийг бариад явсан. Олон залуучуудыг зүгээр л цагдаагийн даалгавраар аваад ирчихсэн шүү дээ. Тэгэл янз янзын хэрэг үүсгээл Сүхбаатар дөрөвдөр одоо 3-4 хэрэг надад үүсгэсэн байж тань хаагдаагүй л байж байна. Чингэлтэй дээр байж тань. Тэр байтхан хүн амын ноцтой гэмт хэрэг түлхэх гээд Эрдэнэт рүү өртөх хэрэг нээсэн шүү дээ. Та нар хүний эрх яриад тэгээд ингээд инээдэмтэй юм яриад байгаараа. Та нар зүгээр л хулгайч нар шүү дээ. Одоо дараачийн ерөнхий засгийн газар байгуулалт Монгол Ардын намын дүрмөөр намын дарга ерөнхий сайд байна гэдэг тоглоом амар баясгалан засгийн газар орж ирнэ. Энэ бол гарцаагүй үнэ. Гэхдээ та нар энэ амар баясгалан өнөөдөр 2 үг хэлж эхлэв шүү дээ. Ив нэгдлийг нам цагаан байшин дотор орж яваад ярья. Би намын даргын хувьд хэлж байгаа гэдэг. Тэгээд тэр чинь юу вэ гэхээр одоо битээ гомдлоод та нарт энэ 60 их 80-аас нэг ахаа 5 их 80-ыг нэмээд өгчээ. Тэгээд тохирч хэлж байгаа шүү дээ. Өөр юм бол байхгүй шүү дээ. Зарчим байхгүй юм чинь дээрэмчтэй ганцхан зарчим байгаа шүү асуултхан байгаа шүү. Тэр нэг хэлээд байна шүү та нар. Миний хувь хаана байна гэдэг зарчим байгаа шүү та нар шудрагаас байгаа шүү. Тэгээд та нар тэр хувь нь дутуу байх юм бол гомдно. Ягаад гэвэл доор хахад бахан дээрэмчдэг тийжээж байгаа юм чинь тэр доошоо ингээд том хүрдтэй н одоо хэн том хүрд барих вэ гэдэг одоон болоод тэгэл том хүрдээ амар эсгэлэнд барих чаах шиг байна. Тэгээд энэ ч өөр эрүүл ухаантай хүн наа чинь тогтохгүй. Sorry энэ нь шиг худлаа юм байхгүй. Ийм л нам байсан. Ингээрч байгаа цаашиж та нар юм байна. А зүгээр юу үнэн бэ гэвэл 2 сонгуул дараадад ядагдахад танаа нам болвол амьдрч чадахгүй хүмүүс ахгүй та. Дээрэмч чи амьдрч чадахгүй. Хүмүүс шиг хөдөлмөр хийгээд шорог хөдөлмөрийнхаа шорог хөлснийхээ амтыг мэдээд уурга тархиа ажилуулад тэр чилээс уурга тархиныхаа амтыг мэдрээд тэгээд тэрнгээр мөнгө олж амьдрч та нар чадахгүй байхгүй. Та нар наа чи хүний бичиж өгөөд эсвэл хүний хичээлийн зааж өгөөд та нар хоол ундаа олж чадах хүмүүс биш байхгүй та. Та нар зүгээр л төсвийн мөнгө дагаад амьдраад дээрэм хийгээд сурсан хүмүүс. Та нар 2 сонгуул дарааж ядах юм бол тэгэл шууд өөртөө бие бинийгээ барьжтай таган танаа. Тийм л хүмүүс дээрэмччүүдээ. Дээр доор усоо дээш өвч бүгд дээрэмч. Энд чинь үдэл баримт тэнцээ чин зарчим тэнцээ чин зарчмыг дагаад бий болдог тэр моралтэй хувь хүнд байдаг ёс суртахуун тэр байгууллагт байдаг ёс зүй этиктэй тэр чин дагаад бий болж идэг тэр зарчмыг дагаад бий болж идэг зүйлүүчүүд. Тэгэхээр тийм байхгүй юм чинь. Тэгээ одоо яах вэ? Тэгэл бөө уянгийн хайлт яа арчлаа хамгаалахгүй болохгүй дарангуул тогтхон дарангуул 5 жил засаглахдаа дарангуул тогтооцсон байсан шүү дээ. 5 жил засаглаж байхдаа хүний эрх чөлөө гэдэг юмыг болондоо дэвсцэн байсан шүү дээ. Тэгээ нэг мангар юм яриад байгаа энэ амар эсэх. Намаа гадаадын агент юу хэвлэл рүү агентлаг руу миний юу мэдээг өгчөөд тэгээд тэндээсээ сэвээд $50,000 өгсөн гэж. Гэхдээ $50,000 олтны мэдээд байгаа болоод тэр чинь хаанаас шийдсэн мэд ойлгомжтой үстэй юм логгүй юм худал. $50,000 өгснээ мэдээд байна шүү дээ. Тэгээд $50,000 өгснээ шинжээж мэдчихээд байгаа юм бол хэн шилжүүлсэн мэдэх ёстой үстэй юм чинь. Тэгээд тоо идэв биш $50,000 шилжүүлсэн гэдэг. Тэгээд крипто валютаар шилжүүлсэн чинь. Тэгвэл тэр чинь нууцын зэрэгэлдээ мөнгө шилжүүлсэн яаж тэр шинжээ чинь мэдээд байгаа юм бэ?
Ийм логгүй мангар юм ярина. Тэр 2014 онд хил холболтын гэрээ хийх 25 оны энэ юуд одоо элбэгдүүлж байгаа буруутай болчиход байгаа юм бэ. Нарийн царгаар явж ирснийг зогсоосон хүн Халтмаагийн Батуллагын Жонхоогийн бараагц шүү дээ. 0-9 бараагц шүү дээ. Хувийн хвшлийг хийгээд мөрөөрөө явж ирсэн ажлыг дээрэмдэж аваад одоо энэ 60 их 80-ийн дээрм шүү дээ. Нөгөө ард түмэн одоо харж байгаа үз. Хэрвээ хувийн хвшлээр энэ очсон байсан бол тэгээд тэр оюутан тэр 0-9-ээс угаас үнэн гарна гэж байхгүй. Хятад Монгол хоёр Energy Resource Chakad юутай юулаа нөгөө хятадын компанитай хамтрах гэсэн гэдэг байгаа. Японы компани байсан шүү дээ. Логистик хариуцсан компани бол Японы компани, дэлхийн том компани. Тэр нь хувийн хвшлтэйгээ явсан байсан бол өнөөдөр улсын төсөв 90 их 80 болоод тэр хүн сүргий чинь хомосоид хүн цэргийн чинь тэр авж байгаа халамжийн мөнгө чинь хүүхдийн чинь мөнгө тэр тэтгэврийн чинь мөнгө тэгээд тэр хүнсний толгой чинь хэд дахин өссөн байгаа. Хэд дахин өссөн байгаа. Хүүхдийн чинь мөнгө хэд дахин өссөн байгаа. Өнөөдөр доллар 3600 биш доллар 1700-аараа барьсан тэр чигээрэл байх байсан шүү дээ. Тэгээд ард түмдээ авахаар юу болдгийг харж байгаа үстэй. Улсынхаа 2 жилийн төсвийг 5 жилийн дотор дээрэмдүүлсэн байна. 0-9 засгийн газарт. Тэгээд духан дээр эцэгтэй байшин дээрэмж манай нам байгаа жонхоочдыг тойромжуулагчдыг тэжээсэн байна 5 жил дотор 60 их 80 төгрөгөөр. 60-ын ард 12 тэг штэ. Санаанд багтамгүй тоо. Одоо өдрөө бол тэр бүн төгрөг бол зүгээр л баг хоолны мөнгө л болсон юм байна л да. Тэг ийм байна. Тэгээд та нар арчлал эрхчлөө ярих хүмүүс биш ээ. Духан дээр эцэгтэй байшин дээрэмчтэй Монгол Ардын намынхаа. Та нарын шударга асуудал миний хувь хаана байна гэдэг шударга асуудал. Хууль засаглахгүй хүн засаглах чи аюултай юм байна. Тэгээд энэ 5 жил дотор тэр 0-9 чинь хууль болж засаглаж ирсэн шүү дээ. Энэ хуулийг чинь гуйл болгож ирсэн хүн чинь тэр 0-9 шүү дээ. Хууль болж засаглаж ирсэн шүү дээ. Бүр тэр хүн засаг байсан шүү дээ. Тэр хүн Монгол улсын бүх юмыг мэдэж, идэж ууж хэний шоронд хийхгүй хүртэл мэдчихсэн. Тэр чинь би яриад байгаа юм биш тэр амар байсан чи яриа үстэй. Засгийн газрын хуралдаан дээр хэнийг шоронд хийх вэ хийхгүй тухай яриа суудсан байл шүү дээ. Тэгээд тэнцээ чинь хүн засаглаж байгаа юм уу? Амар эслаа. Хууль юм уу эсвэл оюутныг хууль гэж ойлгочихсон юм уу та нар тэр 0-9-ийг бити мангар логгүй тэнэг юмнууд ярьж. Энэ гэмт хэрэг хэн нэгнийг засгийн газрынхаа хуралдаан дээр шоронд хийхгүй тухай ярьж байгаа бол энэ гэмт хэрэг. Юу гэнэ нэг сошиалор одоо ингэ муухай харлуулаад гэн. Хөөстөл бүхэл бүтэн трол байрам хямчдыг хэн хижээгээд байгаа юм бэ? Одоо энэ сошиал фейсбુક дээр байгаа энэ трол байрмыг хэн хижээгээд байгаа. Трол гэдэг үгнийхээ утгыг ойлгож байна уу? Нэр нүргүй тийм хаягнуудыг хэн хижээгээд хэн ажилуулад байгаа. Жонхгүйчд 0-9-ний баг л ажилуулж байгаа шүү дээ. Нүүрсчд. Юу гэнэ амраа эсгэлээ. Асар их мөнгөний өдөөс тэмцээд аюу хэцүү байдаг. Доромжлоод байгаараа 60 их 80 төгрөгийг хэн хоссон юм? 2 жилийнхаа төсвийг хэн идсэн юм бэ? Амраа эсгэлээ. Хэн их мөнгө байна? Хэн сошиал дээр хүмүүс рүү дайруулж байна? Хэн энийг хийдэг байсан юм? Вишинскийн онолыг хэн хийдэг байсан юм? Хүмүүсийг нийгэм цовдлж байгаа дараа нь ялдаг зүйлийг хэн хийсэн? Халтмаагийн Батлага 0-9 намар эсгэлэн Хэрэг Баатрын та нарын хийжсэн тэр гэргийн 15 давхраас та нарын хийжсэн технологи шүү дээ. Хэн ийм нэг ийм цэвэр тусны эх орончдыг хижээсэн ийм хүлдүүсүүдийг одоо тэр буруу зүрх намын Утган Баатараас ахуулаад тэр дугцэцгээ мэцгээгээд энэ хідэн хүлдүүсүүдийг хэн хижээжсэн? Нэг удаагийн лайв 60 сая гэв үстэй. Тэр чинь гарч ирээ үстэй. Энэ үнэр цэцэг гэдэргээд энэ нэг дээрэмчдийг гүтгүүлэгч нарыг сэтгүүлд нэртэй гүтгүүлэгч нарыг хэн хижээсэн? Та нар л хижээсэн бицтэй.
улаан цаг хүн гүйжирч гүтгүүлдэг юм та нарт хийж ирсэн шүү дээ. Тэгээ өнөөдөр та нар одоо болж үзээ зүгээр нэг хошин шогоо бол төрийн меморал гэдэг нэг том яриад ах юм. Зүгээр л духан дээр эцэгтэй байшмын дээрэмч Монгол улсыг хямрал руу түлхэж эндээс үүмээ самуу үүсгэж тэгээ өөртөө хожиглогсон санаа шүү дээ та нарын. Өөр юу ч байхгүй шүү дээ. Тэгээд иргэд маань бас эрүүл ухаантай иргэд маань ойлгож байгаа гэдэг. Энэ зүгээр Монгол ардын нам гэдэг энэ дээрэмчд байхгүй болохоор Монгол улс байхгүй болно гэсэн үг ерөөсөө биш. 100 жилийн тулхтаа молхтаа баахан уянгалчнаа өгснийхаа тулг байдгийг 100 жил та нар тус нүдрэмсэн дундуур л монголчуудыг дагуулж явлаа шүү дээ. 90 онд аршгүй нэг арчлал гарч Монголд ирэх чөлөөний нар мандаж тэгээд элбэг дөржиж нэг мундаг сайн ерөнхийлөгч байсны хүчин цаазын ялтгүй болгож Монгол хүний амь нас цаазгүйгээр нэг юм орших болсон. Тэгвгүйсэн бол хилмигдүүлээ хамгийн түрүүнд мэд сайхны инг сайхан даваад оржин гам бол тэр чимдийн сайхан бэлэг цангжуун баяр тогтыг алах гад сууж исэн гэдэгтэй та нар мартцсан уу? 7 сарын 1-нд та нар хүн буудаж алсан шүү дээ. Хэрв тэр урд нь тэр хүн буудаж алхаагүй тэр цаазын ялгүй байсан бол та нар хүн буудаж чадахгүй л байсан шүү дээ. Тэгээ одоо нэг уянгалцгаагаар та нар арчлалыг ойлгохгүй, арчлалыг хамгаалахгүй, та нар эрх чөлөөг хамгаалах хүмүүс биш. Та нар хувь хүний эрхийг, хувийн өмчийг хамгаалах хүмүүс биш. Та нар зүгээр л дээрэмчд. Зүгээр л монголчуудыг дээрэмдсэн түүхчин тэр тусан зам татуулсан түүхчин тэр тусны үлэмсэн дундуур монголчуудыг туужуулж явахдаа та нар монголчуудын өмчийг дээрэмдсэн. Аль өнгөдөө өөддөө уурах тарихтай ихэс дээдсийн маань та нар тэр алтан уургийнхны маань тэр мэдлэг чадвартай хүмүүсийг бүгдөө нэг алж чадсан түүхчин энэ. Одоо 90 оноос хойш арчлал гарч ирснээс хойш Монголын төлөө зохилох зүрх, Монголын төлөө гэсэн уурах тарих болгоныг та нар хилмигдүүлсэн. Одоо Монголоо гэсэн тэр Монголынхоо энэ хөгжлийг, Монголынхоо ирээдүйг, монголчуудынхаа ахуй амьдралыг өөдөн татаад ингээд нэг орлого нэмэгдүүлчихье гэсэн тэр бодлого болгоныг та нар гацаасан зогсоосон жавхуудаа нийлж тэр хүмүүсийг та нар харлуулсан. Одоо мэд сайхны инг сайхан даваад оржин гам бол захаагийн элбэг дөржтэй чимдийн сайхан бэлэг сангжуун баяр цогт тэр отогчулуу манай тэр бүгдөө та нар тэр хуулийн талаас нь тэр хуульч нарыг Монголоо гэсэн тэр болгоныг та нар харлуулсан, гутаасан, доромжилсан. Энэ 5 жилийн дотор та нарын 16 оноос хойш энэ 10 жил дотор та нарын хийсэн ажил чинь тийм шүү дээ. Тэгээ одоо нэг нүл ухаан болоод уянгалцаагаад ах хэрэггүй дээ. Тэгээд Монгол ардын намынхаа хурлааг нь амар хэлсэл намын дарга гэдгээр ерөнхий сайд болж орж ирнэ. Дараачихнууд бол ингэж л орж ирнэ. Ойлгомжтой. Эдгээр амар хэлсэлэн болвол цагаан байранд орж байгаа асуудлаа ярих гэж байна. Цагаан байранд ороод асуудлаа ярихаараа эдгээр дээрэмч чинь хулгайсан мөнгөөнөөс ахиухан шүүгээд нэгэнтэйгээ тохирол ингээл болоо. Харин энийг иргэд маань мартаж болохгүй шүү. Иргэд та бид мартаж болохгүй шүү. Иргэн бүр энэ хулгай дээрмийн материалууд нь ил болцсон байгаа. Би бол дандаа баримтжуулаад аваад байгаа. Тэгээд 50 энийг ерөөсө 27 оны сонгуулиар 28 оны сонгуулиар хоолтойгоо хольж идэж иргэд маань бол болохгүй шүү. Тэртээ хомоос хүн зүрэг дээр хулгай мөнгнөөс нь 200 сая төгрөг юм уу 100 сая төгрөг 50 сая төгрөг авч өгөхөд тэр хомоос хүн зүрэг болвол атом ингээд байгаа тэр нөхдүүд л бол тэгээд тэртээ тэр мөнгөний авах хулгай мөнгнөөс нь аваад саналаа өгөн тэдэрт л итгэж найдахгүй тэр нэг 28% л агаах тий. Тэгэхээр бусд нь эрүүл сарууд ухаантай хэсэг маань энийг юусоо марч болохгүй шүү. Хугацаатаа нөгөө нэг хааны алба халаад эзний алба ээлжтэй гэдэг шиг Монгол улс алтсан сонгуулаараа ахаад дараачхаа цэцгийг байгуулахад арснаа олонх болсон цагт олонх болж таараа тэр цагт энэ гэмт хэрэгүүдийг бүгдөөрөнгө нийл болгож энэ хариуцлагыг хүлээлгэн хулгай дээрм хийсэн бол энэ хурааж авах хуулийн заалт бий, эрүүгийн хуулинд бий, авилгатай тэмцэх хуулинд бий. Интерполоор хайгаад одоод ирнэ. Ямар ч асуудал байхгүй. Эдгээр хайхгүй байгаа. Тэр удаан жаргалын эдгээр жавхуудтай холбоотой байсан дээрэмчдийг гараад явсан тэр дээрэмчдийг 0 эрдний үед гараад явсан дээрэмчдийг олж ирч чадахгүй байгаа. А тэр
Захиагд бүгдээр чимдийн сайхан бэлэг эдрэг Интерполоор хайгаагүй шүү. Тэр домог үлгэр бас л худлаа. Яагаад гэвэл энэ чинь хэрэг үүсгээгүй юм чинь ямар юмнахаа Интерполоор хайх юм. Хэрэг хийгээгүй хүмүүс төр хэрэг үүсгэж чадахгүй шүү дээ. Зүгээр нийгэм цовдлж ялсан. Тэгж байгаа дараас нь хэрэг үүсгүүлээд явуулчихна гэж бодсон ч харамсалтай нь үүрүүлэх хэрэг олдоогүй байхгүй та. Тэд нар Монголд буруу зүйл хийгээгүй учраас үүрүүлэх хэрэг олдоогүй. Энэ төмөр замын нүүрсний энэ аптек гэрээнүүдийн жонхуудаа нийлсэн энэ дээрмийн хулгай бол мөртөөгөө байгаа. Бүх юм баримттайгаа байгаа. Энэ бол баримттай ил болох тун тэр 36 гэрээ ил болцсон байгаа тэр. Эдгээр бол зоригийн алгын хэргийг бол хизээч ил болохгүй. Хизээч ил болохгүй. 27 28 оны цаашлаад 30 оныхоо сонгуулиар ашиглана гэж бодож байгаа. Гэмт хэрэгтнүүдийн суулцсан цэндийн нэмдэр оюут нь 2 багтаа суулцсан. Оюут нь ерөнхий сайд багтаа, нойдод нь ерөнхий сайд багтаа тэр Мингтдээ нийлж байгаа энэ алуучдын суулцсан шүү дээ. Тэг ийм л юм байгаамаа. Тэгээд энэ духан дээр эцэгтэй байшингаас сайн зүгэл хүсэл, ариухан зүгэл хүсэл эдгээр чин шударгуу болоод хууль дээдлэл, эрх чөлөөг хамгаалаад, арчлыг хамгаалаад, хувь хүний эрхийг хамгаалаад, хувийн өмчийг хамгаалаад тийм бодвол энэ хорвоо ертөнцийн байхгүй. Тийм тэнэг юм бити итгэцгээ. Тэгээ яг хомоос хүн төргөн бол итгээд явна. Өөр юу нэ заахан ярахгүй. Ганц хоёр асуулт байлаа. Коммент уншиж тэгээд Монголын энэ улс төрийн үйл явдал бол ингээд өрнөдгөөрөө дүүрнэ. Тэгээ 11 сарын 15-наас өмнө өдөр мэдээ төсөөл баталгаараа батлах байх. Төмөр замыг ерөнхийдөө хатан ерөнхийдөө байхад нарийн зам төмөр зам байхыг захлаар зөвчж байсан. Энэ яг дахиад нэг олж байгаа. Энэ Якун ингээд энэ Оросын төмөр замын холбооны ерөнхийлөгч байхгүй юу? Англиар хаягч Якун ингээд энэ КГБ-д байсан юм бэлээ. Хинтээ Путинтэй хамт байсан бэлээ. Тэр нэг орчин үеийн Оросын гадаад улс төрийн одоо бүтнөтгөө улс төр гэсэн сэдвээр докторийн ажил хийсэн байт юм лээ. Би тэрийг юу яжсан харж ирсэн. Тэгээ тэр бол ерөөсөө Монголч байхдаа хөрс төрөлтөө орнуудынхаа бол алдаж болохгүй. Тийм болохоор юу харилцаа холбоо уулуурхаа манайх ч яаж яах нөө ортой нэг зах зээл дээр өрсөлдөгч. Тэгэхээр харилцаа холбоо уулуурхаа тэр эрчим хүч дэд үстээр нь бол өөрсдийн нөлөөний бүсийг заавалж үлдээх ёстой гэдэг. Докторийн ажиллах гол агуулгын тэр юм лээ. Тэгээд тэрнгөөрөө тэгээд энэ танк орж ирнэ гэдэг домог зохиожж нарийн зэрэгтэй төмөр замыг зогсоолгосон байхгүй юу. Тэрнээс гадна юм шүү дээ 2008 он хүртэл Монголын төмөр зам гэж байгуулагдсан өмнө төмөр зам хэрэглэх газар гэдэг монголчууд өөрсдөө төмөр зам хэрэглэх газарт болсон байхгүй юу. Тэрэндээ давдаржин гам бол энэ даах халзан амлдах маань юу яадаг төмөр зам хэрэглэх газрын дарга болоод юунаас зам үдээс эмээлт хүртэл нарийн цагтаа төмөр зам тавих гээд төсөл нь бэлэн болсон байсан. Оросуудаа одоо энэ Улаанбаатар төмөр зам чинь 50-50 байхгүй юу? Одоо 50-50-аар хийхгүй манайх асрыг хөрөнгө оруулалт хийсэн учраас одоо та нартай 50-50-аар хийхгүй. Манай улс Оросууд эзэмшнэ. Яагаад гэвэл манайх ингээд одоо энэ юуны тохиолдол холбооныхоо тэр юу Японы хөрөнгө буцалгуудсмаар Реалком гэдэг байгаа. Тэднийх бүх тохиолдол холбооны замыг шинжилсэн. Японы буцалгууд тусламжаар ач буулгах анги замын үд дээр нээсэн. Ингээм хийсэн гэрээгээ шинжлэх гээд тэр манайх тэрэн дээр ингээд подкаст тавьчаад энийг цааш явуулахгүй байгаа гэсэн байхгүй. Алтмаагийн Баттуулга зам дээр барилга хот байгуулалтын яамны сайд болонгуудаа хамгийн түрүүнд Якуныг дуудаад 50-50-аар нь гэрээчдэг байхгүй. Буцаагаад. Уул нь 70-30 хийх гээд манайх үзчихсэн гэрээг 50-50-аар хийчихээ. Одоо тэр Якуныгийн тэр нэг салаач өгсөн тэр зураг чинь тэр зураг байхгүй. Монголчууд руу тэр салаач гаргасан зураг чинь. Тийм байгаа юм. Тэгээ энэ Якун бол монголчууд бол зөндөө хорцоо нэг батлагтай их ойрхон хүн. Өөр юу нэ? Жонхоо одоо чөөсөө сална одоо бол сална. Төвшөө ахта яриагаа хийнэ, соо ахтаач яриагаа энэ төвшөө ахтаач улс төрийн анализаа хийн.
төвшөө авах үед улс төрийн анализ хийх гэдэг. Тэгээд миний бас эрүүл мэнд жоохон тийм байгаад байгаа юм аа. Тэгээд одоо хийнэ хин. Надрутаараа сонгуулиар явуулах болсон цаг Модтороор сонгуулиа явуулахаа болсон цагт гэдэг нь одоо яг юу гэсэн үг юм бэ та. Одоо ч холимог л явж байгаа шүү дээ. Аль аль нь байгаа шүү дээ. Модтор гэдэг өөрөө ойлгож байгаа юм. Тэгээ ийм байгаамаа. Тэгээ хүмүүс нэг зүйлийг аягүй сайн ойлгох. Энэ бол нэг тийм шудраг ёсны төлөө тэмцэл болоод тэгээд байгаа юм биш. Зүгээр л дээрэмчд хоорондоо алдсан. Ардсан намын бүлэгт маш их баярлж байгаа. Цогт гэрэл бүлгийн дарга манай намын дарга маш зөв шийдэлтээр маш ухаалаг улс төр. Жинкнээсээ нөгөө зарчмын улс төр, жинкнээсээ нөгөө нэг зөв ёсны хуулийн дагуу, жинкнээсээ нөгөө нэг парламентын засаглалыг хамгаалсан улс төр том алхмуудыг хийлээ. Тэгээд энэ бол зөв байсан гэхлээ. За өнөөдрийн лав энэ хүрээ өндөрлөө. Тэгээд духан дээр цэцэгтэй байшингийнх Монгол Ардын намынхнаас энэ хайсангийнхнаас энэ тэр арчлууд эргчүүлөө. Тэгээд хүний эрхтэй хууль дээдлэх ёс, парламентын засаглал масгал хамгаалдаг. Тэгээд тийм субъектлууд биш. Энэ бол зүгээр л дээрмийн бүлэг. Ахаад хэлчихэ. Энэ бол зүгээр л дээрмийн бүлэг. Тэгээд ийм мангар юм яриад гişүүдний нийт төрхөнтэй гараа. За юм байна. Тэгээд өнөөдрийн лайвта маш шеэрлээ түгээгээд өгөөрөө. Тэгээд дараагийн 7 хоногоос ер нь саахтайгаа нэвтрүүлгээ эхлэн төвшөө хэтэртэй нэвтрүүлгүүд эхлэе гэж бодож байгаа. Тэгээд шеэрлээ түгээгээд өгөөрөө. За баярлалаа баяр та.